LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна. За сайн байцгаана уу эрхэм үндэд сонсогчдоо. Mongolian Queer podcast-ийн 3 дугаар улирлын ээлжид дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээ хөтлөгч Кена ахин мэдчилж байна. Зун болоод манай бусад хөтлөгч маань аягүй завгүй. Тэгээ би ганцаараа л хөтлөх ажил дээр ноогдчихвол байж гин. За тэгээд өнөөдрийн зочин маань өөрийгөө танилцуулахгүй юу? За сайн байцгаана уу. Намайг одоо яг өөрийнхөө хочоор л явчих. Бондоолаа гэдэг. За өстой халуун өдөр байна те. Тэгээд харин тийм бүр яг орсох нэ. энэ халуун өдөр зорж ирж подкастт оролцож байгаад маш их баярлалаа. Тэгээд урьж оруулж байгаа маш их баярлалаа. Санал тавиад. Тэгээд өмнө нь бас подкаст айгүй сонсдог байсан гэсэн тий. Тэгээ ер нь яг queer podcast-уудыг сонсдог. Тэгээд яг үзээд сонсоход амар гоё байдаг. Тодорхой хэмжээний амар тийм гоё feeling авч чаддаг подкастуудаас тийм. За сонсдогт маш их баярлалаа. Манай сонсогч нар ч гэсэн өөрсдийнхөө түүхийг хуваалцаад ингэж оролцох боломжтой шүү гэж хэлмээр нь айгүй нээлттэй. Тэгээд сэтгэгдэл ч юм уу шин санаагаа бас хэлж болно гэж хэлмээр байгаа. Тэгээд одоо өөрийнхөө сонсдог байсан зүйл ингээд одоо өөрөө ярьж ийм хэрэг бас тодорхой хэмжээний гоё сандралтай ч амар гоё филингтэй бас тийм. Миний ярьж байгаа юм ингээд бас хүнд хүрнэ гэж бодохоор бас гоё. Өөрийгөө яаж тодорхойлдог вэ? Хамгийн ихэнд тэгээд асуучих. Заавал тодорхойлдог байх бас албагүй л тий. За ер нь өөрийгөө гей гэж бол хэлнэ. Тийм. Тэгээд энэнгээрээ тодорхой хэмжээнд бол нэг муухай гэж үдэж авахгүй өөрөөрөө бахархдаг. Яг л тэгж хэлж бол зөрөгтэй хэлнэ. Яг нэг л тийм. За тийм нөгөө Америкийн нэгдсэн улсад бахархлын сар болж байгаа тий. Бас Монголд бахархлын тэгших бахархлын өдрүүд удахгүй болгож байгаа. 8 сарын 24-нд гэлнэ. Тэгээ нөгөө бахархал гэхээр хүмүүсээ ойлгодгүй тий. Яагаад юугаараа бахархаад идэв? Яагаад энэ үгийг ашиглаад идэв ингээд. Тэгээ чиний хувьд яг яагаад ашигладаг вэ? Ямар утга учиртай вэ энэ үг? За яг би яг өөрийнхөө өнцгөөс хараад л чи бусад хүмүүст яг яаж ойлгох нь. Тэгээ тэр хүмүүс яг миний ойлгож байгаагаар ойлгож чадах нүггүй надад бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ би яг яагаад энэнгээрээ бахархдаг вэ гэхлээр юу юм бэ? Би одоо нийгмийг харах өнцөг бол өөр байдаг бусад хүмүүсээс. Яагаад гэвэл одоо би одоо эрэгтэй хүнд дорлож эрэгтэй хүнийг ингэж хайрладаг. Тэгсэн мэтлээ би одоо эрэгтэй хүнийг хайрладаг гэсэн эмэгтэй хүнийг бол үзээд нэгсэн юм байхгүй шүү дээ. Тодорхой хэмжээнд эмэгтэй хүнийг хараад тэр хүмүүсийн гоо сайхныг мэдэрнэ, гоо сайхныг тийм болохоор тал талаас нь хардаг болохоор ингээд open minded гэдэг зүйл бас тийг байгаа шүү дээ тодорхой хэмжээнд. Тийм болохоор тэрнгээр амар бахархдаг ингээд хүмүүс болгонд ингээд чөлөөтэй байж чаддагтай амар их бахархдаг. Тэрнээс л зүгээр ингээд үгүй би зүгээр гейтэй яг бахархаж чинь гэж бол хэлэхгүй. Яг бол энэ зүйл бас тодорхой хэмжээнд миний амьдралыг өөрчилсөн. Сайн чанарууд ч байгаа. Сайн чанарууд ер нь давмгаа өөрчлөгдсөн. Тэгээд тодорхой хэмжээнд бас нэг жоохон дарамт чахалт бол байх үед бол байдаг л байсан. Гэхдээ одоо л гайг байгаа. Одоо яг л яг одоо үеийн залуучууд яг миний насны хүмүүс манай найз нөхөд бол амар их ойлгодог болцсон байлээ. Тэгээд тэрэнд нь бол амар ингэж баярлаж тэрнгээр бас бахархаж те яг найзууд дундаа стрейт найзууд дундаа ганц юм гэдгээр бас амар их бахархдаг. Coming out түүхээ ярьж эхлэх үү хоёлаа. За яг гэр бүлдээ coming out хийсэн гэвэл харахандаа хийгээг байгаа. Яг тэгвэл тодорхой хэмжээнд би өөрийн гэсэн байр суурь олоод тэгжиж гэр бүлдээ хийсэн дэр гэж бодолтой явдаг. Тэгээд найз нөхөд бол хэлсэн. 10 жилийн хүүхдүүд маань ер нь бол мэдж байгаа. Тэгэхдээ намайг нэг гоё юм гэвэл муугар хүлээж авсан ерөөсөө байхгүй. Хэллээ гэж надаас найзын харилцаагаа тасалсан хүн гэж байдгууд нь би их баярлж байгаа. Тэгээд сүүлд яг нахцэгчтэй хэлсэн. Тэгээд нахцэгч нь хэдэн настай вэ? Манай нахцэгч одоо 25 та. Тэгээд намайг бол вау гэж бүр ингээд гоё байдлаар хүлээж авсан. Тэгээд надаа амар их зөвлөө өгөөл одоо ингээрээ тэгээрээ чи тэгэл ер нь гадаад явсан дээр бах. Тэгэд ань нь бол чамайг дэмжинэ гэж хэлжсэн. Тэгэд амар ингээд open minded хүн болохоор ингээд хүлээж аваад гоё хүлээж авсан. Найс нөхдөс ч гэсэн ер нь бол ингээд санаагүй байж байгаа л ингээд гинт нэг жоохон тиймэрхүү сэдв яриад эхлэнгүүт нь би заримдаа жоохон ингээд өөрийгөө гинт хэлцдэг байхгүй юу? Нэг амар
нууж муудгүй гэх юм уу шууд ингээд хилчмээр санагддаг. Яг л өөрийнхөө дотны гэсэн хүмүүстэй л хэлдэг л те. Тэгэхэд бол тэгэл нөгөөд чи ингээд вау гэж авдаг. Нэг зарим ингээд муухай чигшиж авдаг хүмүүс байдаг юм байлаа. Гэхдээ манай найзууд донд бол нөгөө тэгж авсан хүн бол байхгүй. Тэрэнд нь амирх баярлдаг. Тийм тэгвэл айгүй би бас чиний өмнөөс айгүй баяртай юм тий. Бүхэл LGBT хүмүүс тийм найзууд тийм дотны хүмүүстэй байгаасаа гэж хүсэж байна. Тэгээ яг хамгийн анхныхаагаа бид дэлгэрэнгүй ярьж өгөөч яг анх хийж яхад бас нэлээд айцтай байдаг штеп хүмүүр яаж хүлээж авч байгааг мэдэхгүй ч юм уу. Чи бол одоо жоохон сурцсан биз дээ ингээд. Одоо л нэлээд сурцсан. Яг анхных гэвэл яг 10 жилээ төгсөж байсан л да 100 байсан. Тэгээд бүр 10 жилдээ хамгийн их нээлтдэг манай нэг анги охин байсан. Тэгээд битгаар ингээд бүр ингээд үү цаггүй найзууд. Тэгэл нэг өдөр битгаар ингээд гадуур зугаалж байгаа л орой болоод би гэрт нь хөргөж өгөхгүй л. Гэхдээ би ингээд замднуур ингээд амир шипи магээд би чамд бүр амир гоё surprise хэлнэ мэлнэ гэж тэгсэн байхгүй юу. Тэгэл нөт чи юу юм бол муу юм бол гэж амир ингэж мэнгижсэн аа. Яг би гэрийнхэн газарч бол яг намайг анх мэдчихэж байгаа юм баггүй юу. Өөр хинч мэдэхгүй. Тэгэл би бүр ингээд өөрөө ч хэлэхэд амир хэцүү билээс та амнаас юу дуунж өгөхгүй. Гинт ингээд сандралд ороод нэрээ яаж хүлээж авдаг бол өстой эвгүй хүлээж авал би ч эвгүүдэндээ ингээд ёо гэж бодоод бодож байгаа л тэр үеиг амар бол хэлж чадаагүй яг үндэ хэлэхэд бол утсан дээрээ бичээд амир зөөр ингээд яг хажууд мемо дээрээ бичээл маа гэж үзүүлсэн. Надаа уншаад тэгээд яа гэл тэгэд би царайлуунаас таараагүй ингээд шууд ингээд доош хараа суцсан. Тэгэхэд бол уншчаал над руу харсан. Гэсэн амир инээс аахгүй юу? Инээсээ за тэгээ яасан гэл тэгсэн чинь гоё л шүү болж шít гоё гэл тэгж авч ирсэн. Тэгэхдээ бол би тэгэл амар баярлав. Яг тэр үед ингээд юу яасан л та амар их ирч хүчтэй болсон. Тэгэл тэр өдөртөө би бол зүгээр ингээд барыг нисмээр санагдсан. Йоо яг ингээд намайг анх хүлээж авч байгаа хүн гэхэд бол амар ингээд гоё хүлээж авсан болохоор ингээд амар гоё сэтгэл төрсөн. Тийм анхны ер нь л анхны хүмүүс айгүй гоё хүлээгээд авчаар цааш тиймэл зам зориг авдаг юм шиг тийм айгүй гоё болчихдаг шүү дээ. За тэгвэл өөрийгөө яг багасаа мэдэрч ийсэн үү хідэн наснда илүү ихээр одоо бусад хүмүүсээс жоохон ялгаатай байна гэдгийг мэдчихсэн бэ? Яг багасаа гэж болохгүй ахлах ангид ороод ер нь өөрийгөө мэдэрч эхэлсэн гэх юм уу? Яг одоо стрит найзуудтайгаа эргэжтэйчүүдтэй ингээл нийлээл суухаар нөгөөд ч ингээл амар охин мохин яриад тийштэй тэнгууд би зөөр харчаал хөрх охин байна гэлэнгдэг гэсэн мөртлөө ингээл охин одоо эрэгтэй эмэгтэй хоёр үнийг харьцуулаад янгууд би ингээл эрэгтэй л бол ингээл улам хараал бүр ингээл яг л хамаг минь ингээл детальчж ажилладаг болсон бүр ингээл тэгэл өөрөө бас бодсон л доо бас тийм болов гүн болов гэж амар хэргэлцдэм байлээ өөртөө тэгээд тийм бол яах уу мах уу гэж амар тухайд бол амар боддог л байсан л та тухайд бол хүүхдүүд бол ойлгохооргүй тэгэл ер нь өөрийгөө туршиж үздэм үү гэж бодвол туршиж бол үзсэн эмэгтэй хүүхдтэй бол харьцаж үзсэн тэгэхэд бол явхтай гой байснууд бол байсан гэхдээ ямар нэг мэдрэмж авч чадаагүй гэх юм уу догтлол ч юм уу тийм байхгүйсэн ингээл хүмүүстэй ингээл чадлахад ваа маргааш уулзсан гинэ минэ гэл ёо мой гэл яах вэ их үү гэл нэг тэгж гүдэгтэй тийм байхгүй зөөр л ингээл гараал сайн уу юу мөн гэл тэгэл уулздаг тэгэл за ер нь тэхгүй маань худлаа маань гэж утсан тэгэл тэрний дараа өөр бүр ингээл яг эрэгтэй хүнд харьцаж үзсэн тэгэхэд бол бүр ингээл амар гоё мэдрэмж аваад бүр ингээл яг би тэр хүн ингээ сайн болцсон юм шиг ингээл бүр амар догтлолч мессеж ичдэг болсон бүр ингээл чат ингээ хүлээдэг болсон яа хизээ чатанд орж ирэх л та яа хурдан хичээл дараасаа нэг чатлж байгаа юмсан ингээл яг тэгэл өөрийгөө мэдээл тэр зам аюугаа эрэг түүхэн тий тэгээд одоо нэг юм чадлах энтергээ ярьсан юм чинь ер нь бол хамгийн тийм дурсамжтай болцооны түүхээ хуваалцаж болох уу 100 болж байгаа. Тэгээл хүн болгоныг тийм догдлоод хүлээж байгаа байлгүй дээ. Дурсамжтай болцоо юу? Эсвэл заавал ч гоё дурсамж биш ээж болно л доо. Яг уу тийм амар яг романтик маягийн одоо хүмүүс чинь ингээл романтик болцоо гэдэг дээ. Тэгэл тийм болцоонд бол явж үзээгүй. Зөвөр л тодорхой хэмжээнд хамт хоол идэл нэг газар хамт ирэлцэж сууж байгаа л тэгэл кино манууд үздэг юм уу? Ер нь бол тийм байдлаар болцож ирсэн.
цаашдаа хэрвээ ингээд олон нийт ойлгоод эхлэх юм бол ингээд дахнаас бодогддог ингээд болцоо зөндөө бол байгаа. Яг нэг ингээд нэг хамт яваад үзчих юмсан, ингэж юмсан гэл. Тийм болцоонууд бол байгаа. Тэгэхээр бүр ингээд хамгийн кул байсан болцоо гэвэл нэг амарт онцлох юм бол байхгүй. Харин тий одоо юу гэдэг яг стресс гендер бол нийт бол бид хэдийг амар хариг аргийнхан юм шигээр бодоод байдэн шүү дээ. Нэг хүмүүсийн болцдгоос амар өөрөөр болцдог, хүмүүсийн хайрладгаас амар өөрөөр хайрладаг ч юм уу, хүмүүсээс амар өөрөөр юм хийдэг гэж бодоод идэв шуан тэгээд гисэн чинь нөгөө үед амар ялгаагүй л газар уулзуулсан уулзахгүй тэгээд бүгд амар өөрөөр жишээ чи бол нэг романтик болцоогүй юм байна шүү дээ. Нэг романтик болцоо үзэг. Дөрөв романтик болцоо байна. Тэгэл би бас бодоод идэв. Октод арай романтик юм шиг санагдаад идэв шүү дээ. Магадгүй. Нэг яг тэгвэл миний бас нэг бодох зүг байна л та. Яг бол октод нэг ингээл хөтөлцөж явдаг да нэг амар одоо зөвхөн стрейт октод ч гэсэн хөтөлцөж явдаг. Тийм болохоор ингээл Монголын нийгэм зөвхөн октод ингэжлээд ингээ хардаг болцоо. Тийм болохоор ингээл октодыг бас амар open хүлээж авдаг болцсон баг. Тэгээд октод ер нь атархдаггүй ээлүүдэд. Тийм. Гэхдээ тэгэл яг цагаад л бол одоо юу гэдэг яг тэр нь ингээ ажиглагддаг хгүй. За ингэж байгаа л болчихно. Октод ингэж үерхэж байгаа л угаасаа л нөхөртөө болоод эрэгтэй үнээ сонгоно штэ гэж бодоод байдаг. Тэгтэл нөө. Тэгэл одоо бид нар ч бол ингээл гадуур явах төстэй жинхэнэ хамгийн бие барих эцсийн зэгтээ толаад явна штэ. Ингээл гадуур ингээ хитрхи гой газараар явж байгаа ч гэсэн ингээл хайртай хүнийгаа ч гэсэн ингээл хөтлөөд явмаар санагдана те. Тэрнтэй ч гэсэн тодорхой хэмжээнд ингээд ойртохыг хүснэ гэтэл тэгэл хөтлөөд явбал яах вэ дээ. Амар ангил айц үзтэй. Тэгэл хөнгүү газар орж суугаал нэг гараас нь натгах ч юм уу нэг тийм байдлаар байвал. За тэгээд тэгж л нэг яах юм да хөнгүү газар л гарын барих юм да. Гэтэ тэр мэдрэмжээс аягүй сүртэй тий нэг кино минь үзэж байхдаа ингээл амар симэрхэн хөтөлцөөл тий онготой гар хөлрөж мөлрө. Тэгээд гол кино үзэж байхдаа бол хамгийн урд юм уу донд сууж бол үзээгүй. Тийм үү хаан суух уу? Дандаа хойгоор суудаг. Ер нь бол тэгжиж л нэг гар мараараа хөтлөх юм уу те. Тэгээ нөгөө талаараа бэлгийн цон хүмүүсийг бас хайраа илэрхийлэх нь ч гэсэн амар өөр гэж бодоод идэх тий. Бид хэд бол зүгээр хөтөлцөө явах нь хүртэл амар догдлох мэдрэмж өгдөг байхад шууд нөгөө бэлгийн ажил хийдэг лгээ бодчихтой. Харин тэггүй байхгүй юу. Бид нар чинь тэгэл эхнээсээ бүр амар ингээл чаатлахад хүртэл ингээл догдолтой те. Ингээл би биндээ сайн болчих юм бол тэгэл бүр догдолтой болцсон. Тэгэл бүр ингээд амар хөлөрч уулзсан. Ингээд бүр ингээд хөтлөхөд ингээд гар хөлдрөөл бүр ингээд салбарнаас яа ингээд ямар гоё юм бэ гэж. Тэр нь бол тэгэл нэг стрейт хүн шиг ингэж болцоонд явж үзэхийг бол амар их хүсдэг. Тэ нэг өдөр болцойлгүй дээ. Гоё галтаад явж болно шүү дээ тий. Би бол ирээдүйн сайханд амар итгэдэг. Одоо ингээл 5 жилийн дараа нийгэм ямар их өөрчлөгдөх бол 5 жилийн дараа би эхнэрийн үнсэд тий гудамжинд ингээ явж яах юм бэлүү би ерөөсөө үгүйсэгдэггүй. Тэгэл юм болгол бүр ингээл гинтийн өөрчлөгдөх зүйл байгаа. Тэгэл нэг юм юу бол манай яг одоо үеийн залуучууд ер нь бол за дийлэнх нь гэж хэлж бол мэдэхгүй л дээ. Тодорхой хэмжээнд бас ойлгодог болцсон болохоор ирээдүйд гайгуулах гэж бодож байна. Жохон настай төр хүмүүс, манай үеийн ээж аавын хүмүүс жохон ойлгоход бол хэцүү л баг. Ямар залуу татагддаг вэ? Тэ чиний type. За ер нь бол type гэх юм бол би нэг тэгж амар биемий хараал, царайцсал харах нэг дуртай бол биш. Хүн л бол хүн. Тэр хүн өөртөө л төгс төрдөг. Хүн л хамгийн байгаа л аваад төрдөг. Гол нь тэр хүний яг юуг нь хардаг гэх тэр хүний гэрийн суурь хүмүүжил тий. Тэгээд хүн хүндэлж байгаа байдал тэгээд хүмүүстэй яг яаж харьцаж гин гэдгийг л амар харж ижил нөхөрлөж найзлах дуртай. Тэгээ яг ямар занд нь илүү ингээл татагддаг ингээл нэг зан харахаар ингээ бүр амар догдлох үед ч ингээл ямар гоё юм бэ гэл тийм мэдрэмж яг ямар зангаас нь авдаг вэ? За нэг юм яг бүр ингээ ширүүн хүмүүст амар татагддаг. За ширүүн хөдөлгөөнтэй юм. Ширүүн хөдөлгөөнтэй гэхгүй нэг чулуухан зөвүүн хардаг гэх юм уу? Аа ингээл зөвүүн хараал
зөв хүмүүс л амар татагддаг тийм нэг сонирн байгаа. Ямар сони тий. Би анх удаа сонсч байна. Хүмүүс ч ингээл амар энэ ямар зөөлх юм уу амар cute mood юм бэ гэл нэг тэгдэгтэй. Тийм биш хараа ингээл оронд нь ингээл ширүүн царайтай ч юм уу ингээл ширүүн хүн байвал ингээл амар татагддаг. Сонирхолтой л юм. За. Тэгээд айгуу гоё эрэг түүх хуваалцсан болохоор хүмүүс ингээд бүр ямар гоё юм бэ гэж бодож байгаа хаа. Би тэгээд подкастын төгсгөлд асуудаг уламжлалт асуулт байгаа. Бусад хүмүүс юу хэлмээр вэ? Миний асуугаагүй ч юм уу ярихыг хүссэн зүйл чинь байгаа юу? Яг бусад одоо LGBT хүмүүс ч бас сонсож байгаа. Стрейтүүд ч бас тодорхой хэмжээнд сонсож байгаа гэж бодож байна. Тэгээд стрейтүүдэд хэлэхэд энэ хүмүүсийг бас ойлгоорой. Тэгээд ирээдүйд юуны магаад тийм ээ бид нар өөрсдөө стрейт хүмүүсээс төрсэн хүмүүс. Тийм болохоор үр хөвгт чинь ч гэсэн тийм гараад ирэх юм билүү. Гол нь биднийг хараад үр хөвгт чинь юм болно гэж бол үгүй тийм юм байдгүй маа. Төрөлхөөсөө л юм байдیں۔ Ер нь бол тийм болохоор стрейтүүдээ бас биднийг бас ойлгоорой. Биднийг бас битэрийг ихтэй гэж үзэн ядаарай. За яг хөө тэгээд бид нар бол та нарт бол гим ихгүй. Тэгээд LGBT хүмүүс танд ч хэлэхэд бол миний бодлоор тэгж боддгийг шүү. Хэрвээ бид нар амжилтанд хүрээд бүгд л тал талын одоо өөрсдийн гэсэн нийгмийн байр суурь эзлээд эхлэх юм бол эхнээс нь зөв хүлээж авах болов л гэж боддог. Тэгээд өөрсдийн гэсэн зүйлээ Монголдо бүтээсэн байхад бол монголчуудын эргээр хүлээж авах болов л гэж боддог. За ийм гоё нартай өдөр ийм гоё сайхан түүхийг хуваалцсанд маш их баярлалаа. Тэгээд цаашдын чиний ирээдүйд бас сайн аз жаргалыг хүсье. Баярлалаа. Тэгээд нэг 5 хэдэн жилийн дараа 5 юм уу 10 жилийн дараа нөхөртөөгөө ирээд ярилцлага өгөөрэй. Ерөөл гартай шгэ. За баяртай дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай. LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна.